Миний очисон хот лаг боловсруулах үйлдвэргүй, хог шатаах үйлдвэргүй, дэд үтсэн 60 жилээр хоцордсон нийт шугам сүлжээ 40 жилийн өмнө хийгдсэн хизээ мэдгүй задардаг ийм л хот дээр хэдүүлээ амьдарч байгаа шүү. Тэгэхээр энэ хотын өнөөгийн дүр төрхийг бусад хот сүрэнгуудынхаа дүр төрхийг өөрчлөхгүйгээр бид нар хотын асуудлаа шийдэж чадахгүй. Орчин цагт мэдээллийн технологи өндөр хөгжсөн дэлхийн нийтэд өдөр тутамдаа мэдээлэл солилцож байгаа залуучууд сумын төв дээр амьдрахыг хүсэхгүй шүү дээ. Сумын төв дээр нь цэвэрлэх байгууламж ариутгах татвар байхгүй. Сумын төв дээр нь ахуй соёлын үйлчлэгээ байхгүй юм чи хот руугаа жил болгон 30-40 мянга 50 мянгаар нүүхөөс өөр яах юм. Тэгээд бүгд ухаантай бүгд гудамжиндаа энэ хотынхоо түгжирлийг шийд, энэ хотынхоо утаа өнөрийг шийдгэн. Ирж байгаа хүмүүс яах юм бүгд орон сууц орж чадахгүй. Баян шүү дарих руу тэлэл гэр хороолоо суурьшлаа нэмээд өгдөг. Нэг яндан нэмэгдгээр нэг айлын утаа энэ агаарын бохирдлыг чинь нэмэгдүүлж байгаа шүү дээ. Тэгээ бид нар энийг шийдгээд машины тоог хязгаарлаж байна. Улаанбаатар хотод газар олголтыг зогсоож байна. Төр хувийн хвшлийн түншлэлээр энэ лаг олсруулдаг үйлдвэрийг чинь барь, хог шатаах үйлдвэрийг чинь барьгээд эдийн засгийн хөгжлийн яамтай бид нар маш удаан хугацаанд зөрчилдөж өнөөдөр энэ асуудлуудыг бүгдийг нь цогцоор нь оруулж ирж байна. Нэмэгдсэн өртгийн орлогын албан татврын тодорхой хувь байж өнөөдөр энэ замаа засна үстэй. Намайг гудамжаар явахаар залуучууд замаа засаач гэдээ орилоод байгаа. Бид мөнгө байхгүй би яах юм? Тэгээ одоо энэ орлогын их усүрүүд орж ирж ижил энэ асуудлууд шийдэгдэж шүү дээ.